Намайг юм болохоор гэдэг. Би Герман хэлтэй афер хөтөлбөрөөр оролцогч. Тэгээд виза авсан чинь жоохон сандраад ч юм уу нэг тийм. Гэтэ одоо бол мэдрэмж маань жоохон ингээд дарагдчих. Яг ингээд нэг хоногийн дараа ингээд визний орсноос нэг хоногийн дараа ингээд виз чинь гарчлаа аваарай гэхээр би бүр гайхсан. Яг нойрмог байсан болохоор ч тэр юм ингээд бүр юу лээ. Би яг өдөр нь зөв сонсноо тэр бүхэл өдөр чинь ингээд сонсчихсан. Тэгээд өнөөдөр авчлаа. Тэгээд амар гоё юм. Анх бол би афер хөтөлбөрөөр явах гэж байгаа гэр бүлийнхэн дээрээ хэлээгүй. Тэгээ шууд амир тэрний шууд ирээлээ. Би ер нь бол ажилтаа гэж гэрээсээ гараад ирсэн. Тэгэл саяхан хитооны өмнө би ээж аваад хэлсэн байхгүй ингээд виз маань гарцаа. За охин явлаа 8-нд явлаа шүү. Виз гарцсан гэж амиарсан чи ээж аваа итгээгүй. Чи нэр ирдэг юм уу гэж. Тийм ингээд бүртгээгүй. Алив харъя гэж итгэсэн шүү дээ. Тэгэл харуулаад гэсэн чинь пөөх гэж одоо бол манай бөөнөр шок юм байдлаа. Одоо яах вэ хөөсөн байдалтай байгаа. Анх афер хөтөлбөрийг хаанаас олж мэдсэн бэ гэхээр Facebook-аас олж мэдсэн. Бид нар шиг үуч болохоор амар Facebook хөтөлбөр шүү дээ. Тэгээд тэрж авч байгаа л гэсэн нэгээ ирээд уулзаад яг тэр үед нөгөө 10 жилийн төгсөөр гэгвэр авсан гэсэн болохоор яг ингээд яг эцгэнд таарсан тэгээд бас манай багш маань амар таалагдчихсан. Тэгэл окей гээл эцгэнд таарсан гэх юм уу да. Тэгж л мэдчихсэн.